За сүүлийн үед оруулж байгаа түүхийн сэдвтэй дугаарууд дээр богинохон юм тайлбар дугаар хий гэж бодлоо. Комментээр ирсэн сэтгэлдлүүд дээр түүхийг одоо арай зөрүүтэй ярьсан. Одоо жишээ нь Хаббул хаан болон Амгай хааны өхлүүдийг хооронд нь хольсон байна. Овг хотгуудын бас байршлууд нь өөр байна гэх мэтчлэн. Тэгээ түүхээс одоо зөрүүтэй байгаа даа гэсэн тийм сэтгэлдлүүд ирсэн байсан. Тэгээд нэгдүгээр одоо энэ дугаарууд явж байгаа их сурвалжаа жоохон дэлгэрүүлье гэж бодлоо. Би яг түүх судалдаг хүн биш, судлаач биш. Энд тентхийн бичигдсэн их сурвалжуудыг дурдаад одоо жишээ нь хүмүүс ярьдаг за тэдгээр зууны тэр хүний бичсэн ч юм уу тэр газар хадгалагдж байгаа тийм түүх тэр түүхийн их сурвалж дээр бичигдснээр ингэж дүгнэгдэж байгаа ч гэдэг юм уу. За тийм баримттай судалгааны материал дээрээс ярьж байгаа бол биш. Миний ярьж байгаа нь бол ийм 5 номон дээрээс хийсэн байгаа. Өрөг тунхаг тамга гээд 4 бот ном байна. Монгол төвчийн түүхийн тайлал гээд 3 бот ном. Өрөг цадиг тамга гээд 1 ном. Тэгээ хан хүүгүүний сорхираа гэдэг ном. Хамаг Монголын урд үе ухаан урлалын онцлог. За ийм хэдэн номон дээрээс тэр сэдвийн дагуу юу бэ гэдгийг нийлүүлж байгаад нэг дугаар хийж байгаа. За эдгээр номнуудын зохиогч нь хин юм бэ? Энэ нь уран сайхных юм уу гэж хүмүүс асууж байна. Ямар нэгэн түүх, роман кино зохиолч юм уу гэдэг чинь нөгөө зохиогч ах ёстой шүү дээ. Зохиогч байхгүй ном байгаа. Энэ номнуудын тайлбар дээр юу гэж юм гэхээр өвөг дээд онгод тэнгэрүүдээс гэж байгаа. Улаачлан дамжуулсан аянгат удган гэж энэ өртөөлн дамжуулсан утаа улаач гэж энэ хэвлэлийн ихи бэлтгэсэн гэд хүмүүс байна. Хянсан гэд байна. Судрыг бичлэгт сэрүүсэн гэд ингээ хүмүүсийн нэрнүүд за ийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар шинэ тэнгэр шүтлэгтэй бөөгийн зан үлдээ за ийм арт түмний үүсэт байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдийн өвөг дээдсийнхаа мэдээлэлтэй холбогдно гэж хэлж болох юм. Эсвэл өвөг дээдсийнхаа сүнстэй холбогдсон гэж хэлж болох юм те. Хэлбэрээр ойлгох юм бол тийм үү. Онгод, бөө, тэнгэр шүтлэг гэдэг бол ийм зүйлийг багтаадаг. За тэр маягаараа яах нь тухайн үед амьдарч исэн тухайсан хүмүүсийн сүнсийг өндөр хэмжээсийн сүнсийг онгод гэж бид нэрлэдэг юм байна. Тэгэхээр өвгдээцийнхаа онгод тэнгэрийг улааш дээр залаад өөрснөөс нь асууж яриулсан ийм номнууд ингэж бичигдсэн номнууд байгаа. Тэгэхээр та бүхэн энийг хүн зохиосон байгаад өөрийнхөө нэрийг бичгүүгээр ингэж гаргасан ч гэж ойлгож болно. Эсвэл үнэхээр бидний өвгдээц өөр хожихоо бид нар буугаад өөрсдийнхээ захиасыг өөрсдөө болсон явдлыг ярьсан ч гэж ойлгож болно. Яаж ойлгож итгэж үнэмших нь бол та бүгдийн эрх байгаа. Миний энэ подкастын дугаарууд хийж байгаа гол зорилго нь бол ямар нэгэн зохиолч бэ, өвлгөр домогч бэ, түүхч вэ бид нар тэнцэнээс одоогийн бидний амьдралд оюун ухаанд хэрэгтэй тэр зүйлийг болоод аваасай. Энэ номыг одоо хэн нэгэн зохиосон байлаа ч гэсэн нэлээд юм өгөөжтэй санах сэдэх зүйлтэй амьдрал дээрээ тусгах зүйл ихтэй ном байсан учраас би та бүхэнд ингэж хүргээд байгаа. Түүхээс хэр зурж байгаа гэдгийг нь бол би яг сайн мэдэхгүй. Би тийм түүх судалдаг хүн бол биш. Тэгээд энэ дээр нэг ийм тайлбар бас хэлье гэж бодож байна. Бид нэр үүх түүх гэж ярьдаг да тий. Яриан дээр ингээд холбоо үгээр ашиглаад байдаг. Боловч энэ нь болохоор үүх гэдэг нь тусдаа утгатай үг юм байна. Түүх гэдэг бол яг энэ баримт нотлоготой юм бичгээр үлдсэн эртээр үеийн болсон явдлыг түүх гэж нэрлэдэг юм байна. Өвөг гэдэг маань бичгээр бус одоо манай өвөө элэнц эмээ өвөө ингээд өвгдээцээс маань ийм түүхийг биднэрт ингэж үе дамжуулан ярьж боломжилж ингэж ярьдаг байсан гэх юм бол тэр бол өвөг гэсэн үг юм байна. Одоо тэр өвөө эмээ ингээд цаасан дээр бичээд үлдээсэн бол тэр бол түүх болох нь тийм үү. Тэгээ ам дамжин ярьж байгаа те манай нутагт ийм болсон гинлээ гэд ард түмний дунд яригдсан за дээр үеийн болсон явдал яах нь бас үүхтэй орох нь байна. За дээрэс нь энэ улаачаар дамжуулж яах нь бидний өвгдээцийн онгод тэнгэр орж ирээд ярьж байгаа энэ одоо өөрт болсон те тухайн үед болсон зүйлийг ярьж байгаа нь бас үүхтэй орох юм байна. Тэгэхээр бичгийн хэлбэрээр үлдсэний түүх бусад хэлбэрийг үүх гэж ойлгож болох юм байна. Тэгэхээр миний энэ хийж байгаа дугаарууд нь үүх гэсэн үг. Бичгийн хэлбэрээр үлдээгүй тухайн үед болсон явдлуудыг улаачаар дамжуулж онгод тэнгэр өвгдээц маань биднэрт хэлж хүргэж байгаа тийм зүйл гэсэн үг. За энийг зохиол гэж бодвол илүү өөрт нь эвтэйхэн байв. Түүхийн сэдвтэй зохиол гэдээ ойлгочих болно. Хамгийн чухал юм нь өнгөрсөн үүх түүхээс бид нар өөрсөндөө хэрэгтэй зүйлээ л авах. Энэ хүмүүс тухайн үед ингэж алдчихсан юм байна. Тэгэхээр бид нар одоо ингэж алдчих болохгүй юм байна гэсэн юм сургамж авах тийм үү. Ухаарл олох нь л чухал байгаа. Чэйжлэхтэй гол нь биш гэж би бол ховдоо боддог. Яг тэр түүхээс надад өөрт хэрэгтэй те миний гэр бүлд хэрэгтэй, миний усад хэрэгтэй, магадгүй дэлхийн хүн төрөлхтөнд хэрэгтэй
тийм сургамжтай зүйл нь юу вэ? Ухаарж ойлгох, амьдралдаа тусгах зүйл нь юу вэ л гэж би хардаг болохоос биш тэрийг нэг тэгж нарийн тэр хүн тэгж өгсөн тэр тэгж тушаасан чинь тэр тийшээ очиод ингэсэн гэдгийг би бол өөрөөсөө нэг чэйжилдэг. Ерөнхий агуулгаараа нэг иймэрхүү болсон юм байна. За энэчнээс бол би бол ийм ойлгох хэрэгтэй юм байна. Энэ энийг нь амьдралдаа хэрэгжүүлэх юм бол надад ашигтай юм байна. Манай улсад ашигтай юм байна гэдгийг л би гол нь хардаг. Тэгэхээр энийг зохиолч гэж ойлгож болно, үүгч гэж ойлгож болно, түүхч гэж ойлгож болно. Гол нь л бид нар авах юм энэчнээс авах хэрэгтэй. Харьцангуй авах юм ихтэй байгаа болохоор би та бүхэнд бол хүргээд байгаа. Энэ бол дөнгөж энэ номны маш жижигхэн хэсгүүд явж байгаа. Энэ цаашаа яг ухах юм бол амьдрал дээр хэрэгжүүлэх үз маш олон тийм ойлголтууд, ухаанууд, суу зээл мэх, тактик, алсын хараа өнөөгийн бидний бизнестэй аваад хэрэглэхээр салбартаа аваад хэрэгжүүлчихээр ийм маш олон санаанууд хэрэгтэй зүйл байдаг. За энийг яг нэг хүн зохиосон байлаа гэхэд тэр нэлээд ухаантай хүн байхаар тийм номнууд байгаа учраас та бүхэнд хэрэг болох үз, амьдралд нь хэрэг болох үз байх магадaltaй гэж хүргээд байгаа гэсэн үг. Бас би энэ номнуудыг уншаад юу гэж ойлгосон бэ гэхээр манай өвөг дээдсийн суу бэлэг тэр ухаан нь арга бэлэг гэдэг хоёр зүйлийг хоёулынгийн хослуулж альва зүйлийг хийдэг байсан юм байна. Жишээлх юм бол шинжлэх ухааны нээлт тийм үү. Бидний аль хэдийн баталсан, гарт баригдсан, нүдэнд харагдаж байгаа. Тэгээд тэр стандарт норм дүрм гэдэг юм зүйлүүд шүү дээ. Эдгээрийг баримтлахаас гадна, тэрийг судлахаас гадна хажууд нь бас яг нь зүүн совин бэлэг орчлон ертөнц гариг эрхсийн зүй тогтоол энерги эрчим их тийм далдын авиас зүүн бэлэг мэдрэмж за энэ хоёрыг хослуулад альва зүйлийг хийхийг л ерөөсөө суу бэлэг ухаан гэдэг юм байна. Бид нэр тэгж хослуулах чадвартай гентэй өвөг дээдсийн тэр нөр их юм түүхтэй үндэсний үр сад. Тэгэхээр үнэ цагт бид нар ингэж талцах хэрэггүй. Би түүхээ судалдаг яг ийм баримттай наачин бол баримтгүйч гэдэг юм уу Тэгэхээр өвөг судалдаг, түүх судалдаг хүмүүс хоорондоо нийлэл тэр дундаасаа өнөөгийн биднэрт хэрэгтэй юм л олоод авчих гэдгийг санаа хэлэх гэдэг. Тухайн салбар дээр шинжлэх ухаанаар нотлогдсон стандартыг бүтээсэн тэр хүмүүсийн тархинаас илүү цаашаа давах хэмжээний IQ гентэй хүмүүс байгаа учраас тэрийг давж бид нэр шинийг бүтээж гаргаж ирэх бүрэн чадвартай хүмүүс. Зүгээрс нэг хитгэн хүнтэй ард иргэд тэр дэлхийн талыг эзэлчихээг байгаа шүү дээ. Энд чинь бүр арга бэлэг суу зайл тэр орчлон ертөнцтэй далд ертөнц зүн бэлэг онгод тэнгэртэйгээ нийлж ийж энэ дэлхийн талыг байлдан дагуулж засах төхнүүлэх тэр ажлыг хийсэн гэж байгаа. Засаж төхнүүлэх шүү. Ер нь бол яг энийг юун дээр тайлбарлах гэдэг нь гэхээр яг бид нэр бөөнөрөө сая үзлээ Physical Asia гэдэг шоу гарлаа. Silk Road Way илүү Мишелийн ордог дууны тэмцээн байна жишээ нь сүүлийн тэмцээн дээр Японы баг гэхэд яаж сэтгэж байна Монгол баг хажууд нь яаж сэтгэж байна. Япон бол ягштал тэр стандарт дүрмээ барьдаг үндэстэн баггүй. Тийм нөхцөлд хүмүүс яаж тархин ажилтдаг юм бэ гэдгийг шууд тэр тэмцээнээс харах боломжтой байна. Зарим монголчууд ингэх гээд байна л та бид нарыг стандартын бус юм хийдэг. Тийм болохоор бизнес нь хөгжихгүй байна. Аливаа зүйл нь хөгжихгүй байна гэж байна. Тэр бол нэг талдаа үнэн. Гэхдээ хэд яах нь тэр норм стандарт дүрмийг ягштал барих юм бол бид нар хайрцагт орно. Бид нар төрөлхийн тийм хайрцагнаас гадуур сэтгэдэг тийм орчлон ертөнцийн хуулийг судалсан мэдсэн хүмүүсийн үр хойч байсан учраас стандартаас бусаар гадуур сэтгэдэг хүмүүсийн тарих яаж ажилтгийг тэндээс харсан. Энэ дээрээс бид нар яг юу нэмэх ёстой вэ гэхээр тэр шинжлэх ухаан батлагдсан норм дүрм стандартыг бид нэр судлаад тэрийг нь бүр давуулан сайжруулах боломжтой арга түмэн учраас давуулан сайжруулж амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь яг л хийн гэсэн бол хийдэг, заа гэсэн бол ёогүй яс тэр зам биднэрт байсан тэр нь байхгүй байгаа. Тэрийг эргээд сэргээх хэрэгтэй байна. Дээрээс нь юмыг маш том зургаар нь хардаг байсан манай өвгдөд дэлхийн төвшөнд тийм үү хардаг тийм том хэмжээгээр төлөвлөж төсөөлдөг тийм өвгдээсийн удам учраас дэлхий дээр гаргасан тэр стандарт тэр алсын хараанаас бид нар уулан сэтгэж аль салбар юмыг бүтээх цаг нь болсон байна, хийх цаг нь болсон байна. Шинжлэх ухаан зүүн бэлэг далд ертөнцтэй тэр өөрийн авиас мэдлэг тэрийг хослуулад бид нэр дэлхийн аж хүнээс илүү тэр зүйлийг тэр салбартаа бүтээх гений нь вэ, IQ нь вэ, чадамж нь байгаа учраас тэрийг хараа ашиглах цаг нь болсон. Энэ ч аль хэдийн мэдэгдээд эхэлчихэж аль салбарт урлагийн салбарт ч вэ, спортын салбарт ч вэ манайх өөрийн гэсэн онцлогоо бариад явхад бол
дэлхийн номер 1 байх бүрэн боломжтой. Саяны тэмцээнүүдээс харлаа те одоо дуучин Мишель гэхэд чинь бусдаас ялгарч чадсан гэж бол харагдаж байгаа. Тэгээд маш тактиктай байсан. Манай энэ physical age дээр ч гэсэн те баг бол маш тактиктай, алсын хараатай ажиллаж чадсан. Тактик гэдэг үг маань бол монголоор бол алсын хараа, холж сэтгэлгээ аливаа зүйлийг хийхдээ яах нь бүр дэлхийгээс давсан орчлон ертөнцийн түвшний тэр сэтгхүүгээр аливаа зүйлийг хийдэг учраас бид нар үүхээ судлах хэрэгтэй. За түүх судлаа гэхэд манайх харьцангуй бага материал байдаг. Тэр угаасаа тодорхой те бид нар нүүдэлчин үндэстэй учраас одоо нүүх тоолондоо хэдэн 10 ингээд ном дэвтэр зөөгөөд авах боломжгүй. Зөөгөөд явлаач тэр бол маш богино хугацаанд илэгдээд ингээд алга болох талтай. Тийм ч учраас бид нэр өөрсдөө хамгийн чухал гэж үзсэн одоо түүхийн их сурвалж болоод байгаа Монголын нууц товчоо гих судраа тухайн үедээ суурин иргэншилд нуусан байгаа. Тэр нуух арга нь болохоор 4 янзын хэл дээр бичсэн байгаа. Ууржин Монгол, Хятад буюу одоогийн хан зүсэг, араб бичиг, тэгээд дөрвөлжин бичиг баха. Ийм 4 янзаар гайлгилж бичээд гайлгилж байгаа шүү. Тэгээд нэгийг хэдэн хувьч байдаг үлээ. Ингээд ерөөсөө нэг 20-30 ширхэг номыг ингэж тал тийшээ аваачиж хадгалсан байна. Суурин иргэншилт. Суурин иргэншилтийнх бол харьцангуй нүүдэггүй учраас нэг газар хадгалсан байхад хэдэн зуун жилээр тэнд байх магадлал өндөртэй гэж үзээд хадгалсан нь бидний одоо өнөө цагт үед одоо хятан бичиг дээр гайлгсан нь олдоод тэрийг нь бид нэр эргүүлээд монгол бичгээс кирилл рүү ингэж авч өнөө цагт ирсэн байгаа юм. Тэгэхээр ихнүүд яг бичигдэж үлдсэн түүх нүүдэлчин бидний одоо амьдралд маш ховор байдаг учраас үүхээ судлах нь илүү үр дүнтэй байх магадaltaй. Тэгэж ерөн бид нар хайрцагаас гадуур сэтгэдэг хүмүүс гэж шүү дээ. Тэгэхээр үнэхээр чи түүхийг судалдсан бол тухайн үед амьдарч ирсэн өвгдээ чинь сүнс улаач дээр буугаад ярьж байхыг сонсож болохгүй гэж, ярилцаж үзэж болохгүй гэж. Тийм боломж байж шүү дээ өнөө цагт. Гэхдээ яриа л үзэлтэй тийм түүхээ судалдаг хүн юм бол асуугаад үзэлтэй. Тэр улаач нь өөрөө дүр эсгээд одоо дүрд ороод те би одоо тийм хаамаа гижиж байж болох юм. Гэхдээ тийм үгүйг нь шалгаал үзэлтэй. Очоод уулзаал үз. Тэгэхээр бид нар яах нь альва юмыг өвөөсөх ч юм уу ингэж талцах бол биднэрт ямар ч ашиг бол байхгүй. Тэрийг дуршаад үз. Өөрийнхөө нүдээр хараад чихээр сонсоод нэгжээс тэр дундаас ч яах нь шинэлэг санаа гарч ирэх боломжтой шүү дээ. Дэлхийн одоо түүх судлалт нь байгаагүй тэр зүйлийг санаа гарч ирээ тэрийг батлаад тийм түүхэнд нэрээ үлдээх юм билүү? Юмыг ээж мэдвэтэй тий. Одоо уул уурхаан жишээ нь инженер байлаа гэж бодохт тийм үү? Уул уурхаа эрхэлдэг тийм газарч гэдэг энэ онгод тэнгэрүүд бас байд юм байлээ. Тэр хүмүүс тэр онгод тэнгэрүүдийн уулзаал үзэлтэй. Улаач нь худлаа ярьж байгаа үгүйг нь шалгаал үзэлтэй тийм үү? Тухайн хүн жүжиглж байгаа үгүйг нь ярихад л ойлгомжтой болно те. Ямар хэр зэрэг мэдлэгтэй хэр дайны юм ярьж байна. Юмыг ээж мэд дэлхийд байхгүй тийм байгаль дээлтэй технологиг тэр онгодоос мэдээд олчих юм билүү те. Тэгэхээр бид нар юмд хайрцаглагдахгүйгээр ингэ задгаас сэтгэдэг тэр гений ашигламаар байна. Ашиглаад энэ юмыг ээж мэдхүүгээд янз бүрийн юм судалмаар байна те. Үхэж судлыг түүхэж судлыг хамтрах хэрэгтэй. Бид нар ингээд талцаа тийм үү та нар шинжлэх ухаач та нар болохоор юм мэдлэггүй орк хөдөөнийхэн хотынхэн ч юм уу баян ядуу Оросын тал Америкийн тал Хятадын тал гэж ингэж хуваагдах хэрэггүй бид нар ийм хөх толботой хүмүүсийг үр сад юм бол маш томор дэлхийн хэмжээнд сэтгэж судлаад үз бидний судалж чадахгүй байгаа одоо зүйлсийг гадныхан судлаад чимээгүйхэн тэрийг аваад гадагшаа гаргаад байна. Одоо жишээ нь хужир гэж давс байна те ингэний хоорм гэж байна. Одоо л бид нар бараг айрагныхаа юуг одоо хөрөнгийг судалж эхэлж гин гэж байна шүү дээ монголчууд өөрснөө. Тэр чинь аль хэдийн гадны Япон, Америкууд судалсан те өдрийн цайндаа ингэний хоормыг Америкаас захиалъя гэж ярьж явах жишээний те тэнд тэгэхэд бид нар монголчууд яаж вэ? Гаднаас маш их Японоос тийм пробиотик, Солонгосоос ийм пробиотик хүнсний эслэг гэл ингээл хэдэн 10,000 те хэдэн доллараар ингээд оруулж ирээд уугаад ах юм. Тэгэхэд чинь бидний ингэний хоормонд тэрнийг хэд дахин давсан пробиотикууд те бусад бүх орнуудад баг устцсан тэр пробиотикууд бидний одоо яах нь зүгээр л малчин айлд байгаа таргнаас гарч ирж байна тийм үү? Айраг маш их тэр амин дэм хүнсний эслэг орлуулшгүй амин хүчлүүд тэнд байгаад байгаа хгүй бид нар ерөөсөө судалдаггүй. Тэр онгод тэнгэр өвгдөөс чи биднэрт хэлж штэ. За ийм юмыг идүүл ингэдгээ хавдрыг ингэж эмчлэх боломжтой. Одоо тэр Монгол домчийн судлал дээр тэгж байгаа штэ. Тусны хавар тавдар бол үүсгэх юу гэд бичсэн байна. Гэхдээ тэрийг нь судалчихл да яадаг юм. Тийм үүсэх шалтгаан байна уугүй гэдгийг Монгол эрдэмтэд те Монгол ангаах ухаан Монгол одоо биологийн эрдэмтэд те
Тэгээ тэрийг баталчих юм бол яах юм? Бас л нэг нээлт шүү дээ, тийм үү? Чи бүр хорт хавдрыг адууны махаар эмчлэх тийм аргач байж шүү дээ. Яагаад судалж болохгүй гэж. Үнэхээр нээлт хийх юм бэлүү яаж мэдх юм? Тэн дээр бол яг орчин үеийн шинжлэх ухаанд нотлогсон зүйлтэй давтсаж байгаа зүйлүүд нэлээд их байлээ. Дээрэс нь дгүү магадлалтай зүйлүүд маш их байлээ. Хэрвээ би ийм биологийн талын мэдлэг байгаад тэрийг одоо судалдаг эрдэмтэн байсан бол би тэрийг судлаад нээлтүүд хийх магадлалтай зүйлүүд зөндөө байгаад байгаа. Магадгүй тэр номноос одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хорт хавдрыг эмчлэх тийм бүтээгдэхүүнүүд ч гараад ирчих юм билүү гэж харагдахаар тийм зүйлсүүд их байна. Энэ онгод тэнгэрийн гэж хэлээд байгаа энэ зүйлсүүдээр энэ хэр баргийн хүний мэдлэгээс давхаар агуулга энэ номнуудаар байгаа учраас би энэ номнуудыг хүмүүс уншаасаа илүү дэлгэрүүлж сайн ухаж судлаасаа гэд ингээд хэлээд байгаамаа. Энэ одоо хүн бичсэн бай. Эсвэл хүн тэр ертөнцийн ч юм уу ухамсартай холбогдоод энэ мэдээллийг аваад энийг бичсэн бай. Яадаг ч байсан өнөөгийн бидний одоо шинжлэх ухаанаар батлагдаж амжаагүй байгаа маш олон тийм санаанууд энэ номон дээр байгаа учраас та бүхэн судлаад бүр тэр нээлт мэйл хийх нь байг. Зүгээр л та бидний амьдралд өнөөдөр хэрэгтэй тэр ухаарл зүйлсүүдийг энд бол ярьсан байна. За тэгэд үндсэн сэдв рүү орё, амар хэмэрчлээ. Түүхийн комментэр ирсэн зүйлдэд тайлбар өгөх ажилдаа орё. За яг өмнөх дугаар дээр Хабул хааныг одоо алтан усад очиод зоосоор тамлагдсан талаар тэгж нас орсон талаар бол ярьсан байгаа. Энэ хэсгийг бол би яг энэ өрөг цадиг тамга гэдэг номны 163-166 дугаар хуудаснаас ойлгосноор давчилж хүргэсэн юм байна. Тэрийгээ би товчлохгүйгээр жоохон дэлгэрүүлээд уншаад үгүй та бүхэн яг юу гэж ойлгохоор байна. Тэгэд өөрснийхөө ингээд дүгнээрээ Амгаа хааныг бол өөр номон дээр өрөг тунхаг тамга гэдэг номны 1-р ботийн 9-ийнхээ онгод тэнгэр болоод өөрийнхөө амьдралыг ярьж байгаа хэсэг дээр Амгаа хааныг одоо хятадд одоо алтан усад хорлогдоход нь досож очисон юм байл, одоо аврах гэж очисон. Тэгтэн бол нас бараагүй байсан. Түүхийн их сурвалж дээр бол Амгаа хааныг зоосны нөхөр тэр алтан усад ингээд нас орсноор бичдэг юм шиг байдаг юм шиг байна. Тэгэхэд бол эсвүүхээ уулзаад Монгол нут руугаа орж ирээд нас орсон гэж гардаг. Хабул хаан бол яг жинхэнэ алтан устдаа нас ордог гэж энэ дээр энэ хэсгээр гардаг. За би одоо шууд уншаад өгчий. За энэ 163 дугаар хуудаснаас ингэж байгаа. Татарууд өөрийн гэсэн баттай онцлогт соёлгүй байснаас Китаны явуулгад хэлбэрээ алдаж эхэлсэн гэж байна. За энэ дээр давхар нөгөө юу яач Китаныг төргийн би болохоор ойлгохдоо төргийн одоо хойч үе гэж би тайлбарлаж ирсэн, тайлбарлаж ирсэн. Ингээд бол Китан төрөг хоёр ч юм бол өөр юм гэд нэг хүн одоо комент бичсэн байсан. Би яагаад энэ хоёрыг Китаныг төрөг гэж ухсааных гэж юм гэхээрээ энэ өрөг цадиг тамга гэдэг номон дээр болохоор төргийн унснаас хойш төр нь цаашаага задарсан гэдэг жаахгүй юу. Китан, хар Китан, ляо тэгээд тангууд гэнэ ингээ нэлээд олон задарсан гэж гардаг. Тэгэхээр би одоо үр хойч нэмэг ойлгосоо. Гэхдээ төрөг дотор тусдаа Китан гэдэг одоо ястанч байсан байж болох юм. Одоо тухайн үе чи овг отогч бол зөвхөн нэг цэвэр нэг л үндэсний яснаас бүрдэн гэж байхгүйсэн байлээ шүү дээ. Тэр чин ийцлэн төрмгийлэн, дор оруулан, дагаар оруулна гэд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол ч гэсэн яг нь дэлхийн талыг эзлэхдээ тэр чи маш олон үндэсний ясны доор нь байгаа шүү дээ. Тэгээд эргээд яах нь тэр тухайн үндэс одоо салан тусгаарлсан байгаа. Тэрэн шиг төргийн доор Китан байж л байсан. Тэгээд төрөг нурахад Китан салан тусгаарлаж одоо өөртөө бие даасан байх бүрэн магадaltaй л юм. Би болохоор төрөг Китан хоёр нэлээд ойролцоо юм суурин соёлтой байсан юм байна л гэж хараад байгаа. Китан нь түргээсээ гаралтаач вэ, гаралгүйч вэ ямар ч байсан Монгол ухсааны, Монгол язгуурын үзэл сурталтай гүн ухаантай улс бол биш юм байна гэдгийг л ямар ч байсан ойлгоод байгаа юм. За энэ дээр ч гэсэн нэг юм хэсэг гарч байгаа юм. Татарууд өөрийн гэсэн баттай онцлогт соёлгүй байснаас Китаны явуулгад хэлбэрээ алдаж эхэлсэн гэж байгаа. Ингээд урамхай суурин иргэншлийг дөвийлгэх хөхтэй болж орд балгас барих дуртай. Нүүдэлтэй дургүй болоод ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр Китан яг түргээс өөр одоо авг отг байсан гэж ойлгож болохч төрөгчтэйгээ ойролцоо суурин иргэншилтэй буюу одоо балгас барьдаг тийм үү. Тэгээд татарынхныг яг тэр соёлдоо уусгаж эхэлсэн гэдгийг бол энэ дээр бичсэн байгаа юм. Тэгээд Китанаас их нэртэй болоод эн чинь баг үндэснийх нь хэдэн хувьд нь баг 50% юм уу 30-50% нь Китан үндэс ороод ирсэн болохоор уус чиглэж штэ. Тэгээд Китан их нар аавна, нөхөр аавна. Тэгээд энд ингэж байгаа
Эхнэр битгий нүүгээд ахаар ир мөхсөн шүү дээ гэж байна. Ингээд нэг үе очоод өгөхөөр өрс гисэн нэг орон зай гараад ирнэ. Тэнд нагцын явуулга орж ирээд татарууд биднээс бүрэн урвсан гэж байна. Татарууд бол бүрэн бараг китанчсан гэх юм уу те. Ийм байгаа. Ямар ч хэлсэн суурин соёлтой гэдэг нь энэчнээс харагдчихна гэж ойлгоод байгаа юм. За энэ үед яасан бэ гэхээр Хабул хааны яриагаа энэ номон дээр бол харилцан яриагаа бичигдсэн байгаа. Улаачийн бид нар тэр онгод тэнгэрүүд бууж ирээд тэгтэн нэг хүн ингээд асуулт асуугаад те тэр тухайн үед яасан одоо тэгээд яасан бэ гэд харилцан яриагаар явж байгаа. Би болохоор яг тэр болгоныг ярихгүйгээр шууд товчлаад түргээд байгаа шүү дээ те. Тэр нь та бүхэнд мэддэхгүй байгаа бах. Тэгэхээр яг энд нь би харилцан яриагаар нь энэ хэдэн хуцыг уншаад өгчээ. За Хабуулхан ингэсэн байна. Чүүчүү ах үгүй баснаас олохнуудад ухаанд их ахын орон зай дутаж тэр олон явуулгатай юм шиг зөрчдийн дөрвөсний хувьд юу хийхээ мэдхэ болсон үед алтан усад болиоч гэж хэлэхээр очисон. Очоод болиоч гэдгийг хэлсэн. Наа дөрвөгч ардуудаа аваач ээ. Өдий том мус болцоход одоо болтол дөрвөгч гэж бүл бүлээр нь хил дагуулж алдаж байх юмаа гэдгийг нь хэлж шууд явуулгыг нь биеэр мэдэрсэн. Ингээд миний үлгэр төгслөө гэж байна. Ингэхт нь ингээд асууж байна. Аянга дуудган. Та ингэж очисноос хойш жилийн дараа өнгөрсөн гэсэн буцаж ирчгээд явсан юм уу гэхэд Хабулхан. За бид хэлцчихэд хариу өгөө гэсэн болохоор би гэрээнийхээ хариуг очиж авах хэрэгтэй болсон гэж байна. Одоо хариугаа авах гэж жилийн дараа буцаж биеэрээ очиж хариугаа авах хэрэгтэй болсон юм байна. Тэгээд хөнөөлгсөн шулуун хэлэх юм бол онгууд надаас урвсан гэж байна. Онгууд тэ урд зүг яг алтан усын хойдлох хөлийн дундах аймаг байгаа. Тэр аймаг нь яг нь урвсан. Алтан усаас чамааг хорлохгүй гэсэн мэдээ өгсөн учраас анхаарал болгоомж сулрах суурэ тавьчихсан байсан гэж байна. Хэрэг намайг баригдах юм бол онгуудаас нэгэн түмэн цэрэг ирээд намайг аваатахаараа гэд итгэл хүлээлгч байгаа. Тэр жил зудтай байсан учраас би өөрийн хүрээнээс 100 цэрэгэл татсан. Бүлээр нь цэрэг татхаар дайны шин чанартай болчих гээд байдаг. Бүсийн хувьд онгууд хил залгаа болохоор шууд цэрэглэн хөдлөхөд боломжтой. Дайны шинж үүсэхгүй тулд би 100 цэрэгэл авчирсан гэж юм. Хэтэрхий олон цэрэгтэй очихоор нөгөө дайн болчихгоо дайн зарлаад байгаа юм шиг те. Тийм маягтай болчих гээд байсан учраас 100 цэрэг аваа явсан юм байна. Тэгээд онгуудад яах нь хэрвээ надад ямар нэгэн болвол та нар ирж туслах нь вэ шүү те 10,000 цэрэгтэй. Хэрэг бишлээ гэсэн чимээ шонхор нисхэнгүүд онгууд дайрч очиод ямартайч намайг аварч болох байсан. Гэтэл цэрэг илгээгээгүй. Бишцсэн 3 мэдээ хүргэж байхад онгуудаас хөдлөөгүй гинэ. Иймээс онгуудыг надаас урвсан гэж хэлээд байгаа юм аа гэж. За тохирсондоо хүрсэнгүй те. За аянгад дуудган гэсэн чи асуусан. Таны цэргүүдэд хор өгчихсөн байсан гэсэн тийм үү гэхэд тэр ч яах вэ? Надад ч гэсэн өгсөн юм чинь. Жимсний охинд хилэнцгийн хор хийсэн мөнгөн идэл танигдаагүй. Амьтны гаралтай хорын ялгаа тэр. Бидний ахугаас хол болохоор хилэнц тэмээ аалзны хорыг таньдаггүй талтай гинэ. Хүнцэл болоод шүлтэн хорыг мэднэ, амтыг нь мэддэг болохоор сэрэмжлэнэ. Могон хорыг ган амттай гэд таньдаг байсан. Шавжны хорны талаар мэдлэг байхгүй учраас ерөндөг авч яваагүй дээр тэр гэж байна. Ерөн тэр хорыг ууснаас миний өхөл тодорхой болчихсон. Ямартаач хорыг бөөл гаргасан ч гэсэн хортчихсон тэмцэлдэг тэнхээгүй болсон байлаа гэж байна. За ерөн бол өхөн тодорхой те. Хэдий нөгөө бөөлжөд гаргасан ч гэсэн. Намайг их талбай дээр зоосоор шарж тамлсан. Зоосоор шарж тамлсан гэж байна. Зоосны нүхээр гэж бол арай хэлээгүй. Зоосоор тамлсан гэж байна. Намайг ингэж яргалдаг нь татар онгууд надаас урууж миний нутгийн талыг нь шахуу эзэгнчгсэн учраас нөгөө зөрчид аймгаараа манай үлдсэн газар нутгийг авах гээд байгаа санаа нь тэр гэж юм. За алтан усын санаа тийм. Үлдсэн хэрээд чонсын жижиг хангуудыг айцаар агшаах гээд байгаа арга нь тэрээ гэж. Гэвч энэ л миний тамлагдахад гарч байсан тэр дүрээр урууж байсан татарууд, онгууд, олхнууд чинь жигшил зэгүүцэл үүсээд би ч гэсэн өөрийн их оронтой бай гэсэн дархлаа үүсэж байна гэж байна. Эсвэргээрээ тэдний айлгын гисэн сүрдүүлэх нь жигсүүчл эгдүүцэл болоод буруугаар эргэчихсэн гэж байна. Хэрвээ би орилчихсан бол айдас болох байсан ч шадзуур зуусны хүчээр тэдний яргалал нь сүрдүүлэг бос жигшүүр болчихсон юм. Бүр тэнд чинь алтан усад дагвар тариачин хэрнээ жижиг усуудад алтан усын төрийн бодлогыг жигшүүлэх сэтэл өгсөн юм аа гэж. Тиймээс миний өхөл бол маш ач холбогдолтой гэж ярьсан байгаа. Итгэлцэлтэй өөрийн чинь хохироохгүй гэж дуудаж авчирчаад алтан усынхан яах нь 100 цэрэгдээ тэр Хабул хаанд яах нь хор өгөөд тэгээд талбай дээр задгаа талбай дээр тамалж байгаа нь бүр жигсэд зэвүүцлийг те
үзэн хадталтыг нь бүр одоо өдөөж өгсөн байх нь шүү дээ. Нэгт бол хэлсэндээ хүрэхгүй байгаа нь. Хоёрдугаарт болохоор Хабуул хааны тэр дэсвэр төвчээр тийм үү нэгч дуу гаргаагүй тэр байдал нь одоо өөрсдийн гисэн их оронтой байх, газар нутагтай байх, тусгаар байх нь илүү одоо ямар үн цэнтэй вэ гэдгийг яг нь бусад тэр татар онгод олохнуудад ойлгуулж өгсөн тийм хэрэг болсон байх нь шүү дээ. Алтан улсын санаа нь эсэргээрээ үйлчилсэн байх нь. За аянгад удаа ингэж асуусан байна. Та хаан суудлаа амгаад өг гэсэн захиасаа яаж дамжуулсан юм бэ гэсэн чинь Алтан улсад миний цэргийн бус 8-чид болон боолын хэлбэрээр оруулсан маш олон мэдээ дамжуулах ардуудыг урьтаад бэлтчихсэн юм аа. Холбогдож чадахгүй ч миний байдлыг хараад зэрлэг дамжуулна гинэ. Ингүүл ингэрээ тэгэх юм бол тэгэрээ гэд урьдаад бэлтчихсэн байдаг юм гэж байна. Өхөн гэж л явна шүү дээ ерөөсөө. Ам аврагдах нөхцлөө бүрдүүлнэ, өөхөх 20-30 болцол бүрдүүлнэ. Тэгж байж өөр оронтой хилийн хилцээр хийдэг байхгүй юу? 20-30 янзын биш байлаа гэхэд 5-6 янз нөхцөл хориглоо гэхэд нэг мэдээ, үхлээ гэвэл нэг мэдээ, сүрдүүлээ гэвэл нэг мэдээ хөргүүлэн гихчлэн сул өртөөч нар зэгж бэлднэ. Тэгж дагуулж явснаач бусдад хэлэхгүйгээр авч явна. Учир нь миний хойно үлдэж байгаа ах トゥ амраг саданд ч сул тагнуул байж байдаг учраас түүнээ нуудаг юм аа гэж байна. Ер нь хаан хүн чинь хувийн өртөөчтэй байдаг юм. Зөвхөн амь хувийн гэргийдээ өгдөг төрийн бос өртөөчтэй байдаг аа. Тэр өртөөч надад хамааралгүй юм шиг л аж төрдөг. Зөвхөн хаалгачл мэдэх, шөнөөр орж ирдэг шонхроорч дамжуулж болох тийм өртөөч байх ёстой. Тэд түүхэнд ч нэр нь гарах ёсгүй. Оршин байх нь тодорхойгүй байх ёстой. Тийм хүнд талбарт алба хашдаг юм. За ерөнхийдөө би ингэж баатарлагаар өгсөн. Тэнд өгөхдөө хүний хайрыг их татсан юм шиг байгаа юм. Намайг маш олон хүүхэн нулимсаараа норгосон гэдэг юм байна лээ шүү. Ёстой мэдрээгүй хайраа өгөхдөө мэдэв гихчийг сүнс болоод л мэдсэн шүү дээ гэж юм. Хүсэн хойно маш олон эмэгтэйчүүдийнх нь одоо нулимс гаргасан л юм байна л да. Тэрийг нь сүнс болсон хойно юм болсон байна гэж одоо мэдсэн байх нь байна. Тэгэхээр яг ийм харилцан яриа юм шиг бүр яг ингээд яг өөрийнхөө тухайн үед болсноор ярьж байгаа за ийм ном байгаа шүү. Одоо жишээ нь саяны хэсгээс би уран зохиол байлаа ч гэсэн надаа энд өөртөө шингээж авах зүйл нь гэхээр энэ эрсдлийн менежмент гэдэг зүйлийг маш сайн хийдэг байсан маа сте. Маш холыг харж тооцоо хийдэг байсан. Энэ ч л нөгөө нэг англи орсоор хэлэх юм бол стратеги гэсэн үг шүү дээ. Стратеги эрсдлийн менежментийг сайн хийж гинэ гэсэн үг. Хилцээр хийхдээ өөхөх магадлалын 30-аад шалтгааныг тооцоолдог байх нь шүү дээ. За 30 биш юм ахад ор хаяж 5-6-ыг тооцоолсон байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр өнөөгийн бид нэр ийм агуу одоо стратегчдийн тийм үү яг энэ номон дээр тоосч бэлдээд дисч магад гарнаа гэж хэлдэг. Тийм үг байдаг. Тоосч бэлдэн гэдэг маань ирээдүйд ирэх тэр бэрхшээл эрсдэл болгоныг бодож бэлдээд тэгээд магадгүй дисч гарнаа гэж үздэг байсан. Тэгэхээр маш алсын хараатай тийм ард иргэд байжээ. Энэ магадгүй нөгөө байгалийн эрс тесуур амьсгалаасаа бас болдог байх. Тийм малчин хүнд байх ёстой наад захын тухайн штэ. Тэгээд энийг яг нь хаан хүний хувьд бол баг 30 янзын үр дүнг бэлдээд эрсдлээ тооцоод тэр үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Одоо бидний бизнес явуулж байгаа хүмүүс хэр тэгж ирээдүгөө хардаг бол 30 биш юм аа гэхэд 5-6 дампуурах эрсдлийг тооцоод тэрийг хааж чаддаг хүн хэр их байгаа л тий. Тэгэхээр энэс харахтаа бол чадамж маань бидний цус генэнд байгаа гэсэн үг. Энэ генээ яхана бид нар зүгээр жоох идэвхжүүлэх хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Шинжлэх ухааны үүднээс ч тэр практик үүднээс ч тэр өөх түүхээсээ ч тэр бид нэр суралцаад эртээр үеийн тэр аргыг өнөө цагт бүр дараагийн түвшинд гаргах ёстой хүмүүс бид нэр байгаа байхгүй юу? Ямар ч салбар. Тэгэхээр энэ номон дээр бичигдсэн тэр энэ үүхийг судалснараа өөрсөндөө хэрэгтэй зүйлээ олоод авах боломж бол байна гэж л хэлээд байгаа. Тэр байршлын хувьд зарим хүмүүс тэгээд үгүй тэр отог чинь тэнд байсан штэ гэж мэгээд ярьж байгаа. Тэгэхээр миний энэ ярьж байгаа байршил бол ерөөсөө л 12-3 дугаар зууны үеийн л байршил шүү. Цаг одоо үе болгондоо бид нар чинь овог отгон цолигдож байгаа овог отгийн доторх бас хүмүүсийн тэр бүтцэн цолигдож байна тийм үү? Баахан дөрвөсөд орж ирсэн байдаг байх нь байна тийм. Одоо бидний нөгөө овог отгуудын нэр нь ч өөрчлөгдөд явж шít тий. Одоо бид нар чинь одоо халах малах гэж явж байгаа шít. Тухайн үед чинь болохоор чонсын отог гэж нэрлэж байна тий. Янз бүрийн онгууд мангууд гэдэг ингээд олхнууд гэдэг татар гэдэг нэртэй байсан. Одоо бид нар чинь Монгол гэдэг тий. Ус болсон байна ш. Тэгэхээр цаг үе болгондоо газар нутаг нь өөрчлөгдөж гин, овог отгийн нэр нь өөрчлөгдөж гин, доторх бүрэлдэхүүн нь ч өөрчлөгдөж гин. Тэгэхээр цаг үеэсээ шалтгаалаад бас энэ байршлууд өөр байгаа шүү. Энэ бол зөвхөн 12-13 дугаар зууны үеийн
одоо хабуул ханаас хамаг Монголоос их Монголын өмнөх хугацаа хүртэлх гэх юм уу. За ийм газрын зураг байгаад байгаа шүү. За тэр Амбгаа хааны үхлийн талаар ярьсан эсвүүхийн хэсгийг бичигдсэн ном нь одоо яг надад байхгүй байна. Ерөн бол энэ түүхийн цуврал маань үргэлжлэхэд яг эсвүүхийн ярьсан хэсгээр бас товчилж нэг хийж болох юм. Тэгтэр бол бүр яг ингэ дэлгэрүүлээд би зүгээр уншаад өгсөн ч болж байна. Хоёулаа л ерөнхийдөө зоосонд тэгж тамлагцсан л хүмүүс юм байна. Амбгаанч тэр, хабуул хаанч тэр. За тэгээд өнөөдрийн агуулга ингээд төгсөж байна. Миний уриалаад байгаа зүйл нь тийм хэд ингэж баригдсан сэтгхүүтэй бид нар байдаг тийм уус үндэстэн биш байсан биш үү? Маш томоор тэгээд дэлхийн хэмжээнд сэтгэдэг байсан юм. Тэгэхээр чиний миний буруу зөв мүү гэж талцах бол тэр бас инээдтэй харагдаж байгаа байх. Манай өвгдөд харсан бол бидний тий. Тэгэхээр хамтраа би биенийхээ мэддэг чаддаг юм аа би бидэд хуваалцъя. Шинжлэх ухаан, арга бэлэг өөх болоод түүх тий. Тэнгэр үзэл бөө мөргөл ямар шашин юу шүтдэг юм бүгдээрээ сайхан талцгуугаар нийлээд хамтраад Монгол гэдэг үднээсээ одоо дэлхийг тэргүүлэх тэр зүйлийг хийж бүтээй санаачлаа, манлайлаа гэдэг ураагаар за өнөөдрийнхэн дугаарыг төгсгий. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяр таа.